Сайн байцгаана уу? Зээл төлөлтийн гүйлгийг буруу дансанд хийсэн үед хэрхэн зөв гүйлгийг хийх зааврыг хүргэж байна. Зээл модулийг сонгоод зээлийн дансны дэлгэрэнгүй авлага хэсгээс буруу гүйлгээс нь зээлийн дансыг дуудана. Зээлийн дансны дугаарын хажууд байрлах хуулга товчон дээр дарж дансны хуулга дээр дарна. Хайх товч дарснаар тухайн өдөр уг дансан дээр хийгдсэн гүйлгээний хулгамууд гарч ирнэ. Буруу дансанд гүйлгээ хийсэн журналын дугаарыг хуулж авна. Үүний дараа гүйлгээ модулийн журналын лавлгаа дэлгэцийг дуудана. Хайх хэсэгт зээлийн дансны хулганаас хуулж авсан журналын дугаарыг оруулж, журналын дугаараар хайлт хийнэ. Гарч ирсэн гүйлгээний журнал дугаар дээр дарж орон гүйлгээний утга хэсэгт гүйлгээ буцаах гэж буй талаар тайлбар оруулан буцаах товч дарна. Буруу хийсэн гүйлгээ амжилттай буцсан учраас та зөв зээлийн данс руугаа гүйлгээ хийж өгнө. Зээл модулийг сонгоод зээлийн дансны дэлгэрэнгүй авлага хэсгээс буруу гүйлгээс нь зээлийн дансыг дуудана. Зээлийн дансны дугаарын хажууд байрлах хуулга товчон дээр дарж дансны хуулга дээр дарна. Хайх товч дарж буруу хийгдсэн гүйлгээний журнал дугаарыг хуулж авна. Үүний дараа гүйлгээ модулийг сонгон журналын лавлгаа дэлгэцийг дуудана. Журналын лавлгаа дэлгэцэн дээр байрлах санхүүгийн гүйлгээний эхлэх өдөр дээр андуурч хийсэн гүйлгээний огноог оруулна. Хайх хэсэг дээр зээлийн дансны хуулганаас хуулж авсан журнал дугаарыг оруулж, журналын дугаараар хайлт хийнэ. Гарч ирсэн гүйлгээний журналын дугаар дээр дарж ороод гүйлгээний утга хэсэг уг гүйлгийг буцаах гэж буй тайлбараа оруулан эсрэг гүйлгээ хийх товч дарна. Ингэснээр уг гүйлгэн дээр буцаагдаж буй журналын бичлэлтүүд харагдах болно. Журналын бичлэлтэд шалгасан бол та гүйлгээ хийх товчоо дарж гүйлгээ амжилттай буцах болно. Гүйлгээ амжилттай буцсан тул буруу дансанд хийсэн гүйлгээний өдрөөс зөв дансанд гүйлгээ хийх өдөр хүртэлх хугацаагаар хүүг гараас залруулж өгнө. Хүүг залруулсны дараа зөв зээлийн дансан дээр гүйлгээгээ хийж өгнө. Энэ хүрээд манай өнөөдрийн видео хичээл өндөрлөж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.